За өнөөдрийн дугаартаа та нарт сахар хэрэглэхгүй ер нь сахар гэдэг өвчтөй болох юм уу гэдэг хүмүүсийн донд эргэлзээтэй асуудлыг ярих гэж байна. Үргэлжийн сахар хэрэглэдэг. Цаандаа сахар хэрэглэдэг. Тэгээ өглөөдөө боо бичэн, өдөр нь зайрмаг, оройн тэгээд өсөн шидэн десертүүд гэдэг. Тэгээ ундаа гэдэг. Бидний амьдралд сахар гэдэг бол цутгсан бүх хүнсний дундаас бол номер 1-т бол хэрэглээнд ороод ирсэн. Бүх хүнсний чинь баг 90% нь сахар ороод ирсэн. Хүсн дэлгүүр рүү яваад та нарын одоо дунд сахаргүй амьдрал гэж үзэх юм бол та нар хүсний дэлгүүрээс авч гарах зүйлч байхгүй болсон. Тэгэхээр сахарын хэрэглээ өөрөө сахар өвчнийг тусгасан юм уу мүү гэдэг энэ эргэлзээтэй асуудал дээр маш том хэмжээний мета анализ судалгаа байдаг. Ер нь жихэрлэг зүйлийг их хэрэглэх тусам бидний бие махбодод юу болдго юм бэ гэдгийг эхлээ бодох хэрэгтэй. Та үргэлжийн ундаа удаг бол юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Ивэлдор Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн хүрэлцв. За их хэмжээний ундаа сахардаг зүйлийг хэрэглээд байхад та нарын цусны дотор сахар орно. Энэ бол тодорхой. Тэгэхээр энэ их сахар бидний бие махбод булчин, тарих гихчлэн амин чухал эрхтнүүд рүү зөөвөрлөгдөж очих хэвээр. Түүшээ нэвтэрч орох хэвээр. Ингэж нэвтэрч орохын тулд сахарыг зохицуулдаг асар том биологийн тогтолцоо бол энэ дотоод шүүрлийн системд байдаг нойр булчирхай гэдэг эрхтний тэр нэг өчүүхэн баг хэсэгт, ялангуяа сүүл хэсэгт байдаг Лангергэсийн арал гэж нэг юм байна. Энэ арлын бета гэд нэртэй эсүүдээс инсулин гэдэг гормон ялгардаг. Инсулин гэж та нар сонсчихсан баг. Энэ инсулин гэдэг гормон ялгарснаар л тэр цуснд байгаа сахарыг тарих зүрхлүүлж хийж өгч байгаа. Инсулин байхгүй гэж бодъё. Тэгвэл та нарын цусны дотор сахар гэдэг зүйл гэр оронгүй хүүхэд шиг урсна гэсэн. Энэ хяналтдаггүйгээр урсна гэсэн. Ингээд цуснд сахар ихсэх өвчин гэж зүйл болж байгаа. За тэгвэл үргэлжийн сахарын хэрэглээтэй тамтахгүй их ундаа удаг хүнд өдөр бүр нэг ундаа удах хүнд юу тохиолдох гэж. Их хэмжээний сахар цуснд урсах болгонд тэнд их хэмжээний инсулин хэрэгтэй болно. Инсулинийг үйлдвэрлэдэг тэр Лангергэсийн арал гэдэг байгаа зүйлийг микроскопоор томрол харах юм бол нойр булчирхай гэдэг эрхтний хувьд бараг 70-80 г орчимтэй эрхтний зөвхөн 1 грамд нь л байдаг. Энэ Лангергэс арал. Тэгээд бүр тооцоолоод үзэх юм бол тэр бета эсүүд нь 1 сая орчим л байна. Тэгвэл 1 сая эсүүд өдөрт тийм үү? Ялгаруулах инсулины тоо хэмжээ чадамж гэж юм бэ. Тэр чадамжийг та хэдэн 100 дахин ажиллуулах шаардлагатай. Нэг өсний та тэр эсүүд өдөрт тийм үү 1000 инсулин ялгаруулах ёстой байтал эсвэргээр 100,000 инсулиныг ялгаруулах шаардлагыг үүсгэсэн хоол гэж байгаа гэсэн. Ингээ бодоод үзье. Тэр бета эсүүд ядрах болов? Цоцох болов? Туйлдах болов? Тэр чинь эс шүү дээ. Мөнхийн ажиллагаатай байгаад байгаа тэр тамтдаггүй хэм инсулиныг үйлдвэрлэхийн тулд эцэс туйлдж сулдсаар хамгийн сүүлдний болдог хэр хож зүйл болдог. Эхнийх нь хуурамч инсулин гэдэг зүйлийг ялгуулж байдаг. Жишээлбэл танай компани 10 ажилтнтай тэгсээр нэ өдөрт 1000 ширхэг углааш үйлдвэрлэдэг байж бодъё. Бүгдээрээ гараарай гэдэг. Гэтэл захиалга чинь 100,000 болчих. Тэгвэл та 10 ажилтан тэр 100,000 дотор углаашаа формалт тохиол гарах болов. Зарим нэг ажилт нь алдах болох. Яг үүнтэй адилхан инсулин дутуу үйлдвэрлэгдэж гарч ирдэг. Инсулин дутуу үйлдвэрлэлтэй гарч ирснээс болж юу үүсдэг вэ? Тарих болон зүрх гэдэг эрхтнүүдэд очиод хаалгын нээх гэхээр тэр дулхуур буюу инсулин чинь дутуу гажуудалтай уртлынхын жишээлбэл юу гэдгийг тийм төмөр нь гогцоо өөр тийшээ харцсан байвал тэр онгох болов хаалга онгох тархины эсийн хаалга онгохгүй.
Инсулин байгаад байгаа хэрнээ дутуу төрцөн хүүхэд чиг юм гарч ядах. Бүрэн боловсроогүй насан туршаагүй. Тийм болохоор энэ юу гэхээр зэрэг тэнд инсулины хувь дутагдалт орж эхэлдэг. Энэ нь яадаг гэхээр зэрэг цуснд сахар хэсэх механизмын нэг хэсэг болж байна. За энэ байдал үргэлжлэе юу тий. Удаан хугацаанд үргэлжлэхэд их хэмжээний сахарлаг ундаа хэргэлдэг. Их хэмжээний сахар хэргэлдэг улсуудын хувьд сүүлдээ тэр эсүүд маань үхэж эхэлдэг. Ажил хаяг. Жишээлбэл нойр булчирхайн энэ одоо хүчтэй өвчин буюу диабет гэж нэрлэдэг байгаа чихрийн шиж өвчний үед нойр булчирхайн лангар гэсэн арлыг микроскопт харуулсан байдаг. За одоо жишээлбэл харж байгаа. Тэгэхэд нөгөө эсүүд нь цөм эн тэнтэй үхчээд лангар гэсэн аслууд хатангаршаад жижигхэн болсон. Энэ юу гэхээр зэрэг хатангаршлаг гэдэг бол тэнд үхэл явагдсан гэсэн. Энэ эсүүдийг үхсний дараа юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ямар ч инсулин ялгарл байхгүй болж байна гэсэн. Инсулин ялгаралгүй болвол юу болох вэ гэхээр зэрэг хүний бие махбодод сахарын зохицуулах гэж байхгүй. За жижигхэн ундаа уусан ч та цуснд чинь хэдэн 100 дахин илүү сахар чигсэн гэсэн. Энэ хүмүүсийг яадаг гэхээр зэрэг гадна талаас нь хөвлөөр нь үүс рүү булчин руу инсулин гэдэг гормоныг тарьдаг. Насан туршдаа гахаанаас гаргаж авсан байдаг. Одоо инсулины хүнд тохиромжтой байдлыг. Гахааны инсулиныг яах нь вөхөр зэрэг генетик инженерчлэл болон иммун технологиар гаргаж аваад хөвлөрөө тарьж байгаа. Насан туршдаа. Яах вэ? Нөгөө инсулин ингээл оруулдаг эсүүд байхгүй болсон юм чинь. Тэр эсийг харамсалтай нь одоогийн шинжлэх ухаан нөхөн төлжүүлдэг, шилжүүлэн суулгадаг тийм арга хүрээгүй. Боломжгүй. Яг тэгэхээр зэрэг тэр зөвхөн 1 грамм тэгсэр хэрнээ маш ухаалаг 1 сая орчим эс байсан. Энэ ухаалаг тогтолцооны системийг бурхан бүтээсэн болохоос шинжлэх ухаан бүтээж чадахгүй. Тэгэхээр би ягаад сахарны мацыг орсон юм? Ягаад би энэ 3 жилийн сахарын мацыг бариад явдаг юм? Цаашдаа би энэ мацыг ягаад барих гэдэг юм гэхээр сүүлийн үед би бас хүмүүс сахарын мацыг барь гэдээ яриад байгаа чинь үгүй бидний энэ идэж уух юмнууд чинь одоо хэмжээ хязгаар чинь дэнтлээ, хэтэрлээ. Хүн гэдэг энэ хорвоо дээр идэх уух юмнууд чинь хэмжээ хязгаарт ирсэн байдаг. Үрийн шингэнж хэмжээтэй, дотор эрхтэнгүүд шүүрэлж хэмжээтэй, бүх биологийн шингэнгүүд, бүх дааврууд хэмжээтэй. Тестостерон, имбэлгийн гормон, эстрогенүүд бүгд дуустдаг. Орчин цаг үеийн хүмүүсийн хувьд бүх гормонуудын хамгийн ихэнд нь юу дуусчаад байгаа гэхээр инсулин дуусчаад байгаа. Ухаан орсон цагаас нэхлээ сахар хэлчихэж байгаа. Гэтэл хүн төрлөختөн хэдэн мянга, магадгүй хэдэн сая жилийн туршид хизээж сахар хэрэглэдэггүй байсан байна. Бидний боловсруулсан цагаан сахар. Тэгээ сүүлдээ сахарууд нь бүр төрөл бүрийн өнгө будагтай холилдоод ундаа нэртэй химийн хор болоод ороод ирсэн. Одоо баруун сухаж үлжтэй одоо ундаа л болчих. Тэгэхээр ингэж бараг ундаагаар уугчиж байгаа хүмүүсийн хувьд цагаас нь эрт яагаад энэ сахар өвчин болоод байгаа юм чинь ерөөсөө л энэ. Та нар байж болох байгаль ихтер өгсөн тоо хэмжээтэй хязгаартай зүйлийг дуусгасан. Үүнийгээ дуусгаад эрт дуусах уу, орой дуусах уу гэдэг сонголт таних. Миний хувьд сонголт би энийг 100 нас хүртлээр хадгалахыг хүссэн учраас хамгаалж, тордож нөөцлж байгаа. Ягаад гэвэл тэр дуустдаг учраас, тэрийг мэдж байгаа учраас. Хүмүүс болохоор сахарын мацыг барьлаа гэхээр мэдрэл галц юм гэж ярьж байгаа. Уучлаарай би 38-9 жилийн туршид би сахарч хэрэглэлээ. Одоо би боллоо. Би одоо торомсод татгацаг болж. За. Тийм ээ? Гიშгхэ болъё. Торомсод дараа. Гэдэг сонголтыг хийсэн. Тэгэхээр сонголт бол та нарын гарт. Магадгүй энэ бичлэгийг үзээд хэн ч нэг хэрэгжүүлж чадахгүй байх. 100 мянган хүнд үзээд түүний 1% л хэрэгжүүлж чадна. Бусд нь чадахгүй. Яагаад чадахгүй гэж. Яагаад гэвэл та нарт онцлцсон байна. Сахар гэдэг бол өөрөө хар тамхины бэлтгэлтэй ойролцоо хэмжээний тархинд допаминыг ялгардаг учраас энэ маш хүчтэй донтолтыг үүсгэдэг. Энэ донтолд өөрөө таашаал өөрөө зуршил болсон. Зуршил чинь дадал зуршил болцсон байж байгаа. Одоо та нарын далд ухамсараас далд ухамсрын төвшөнд ч хүртэл орсон байж байгаа.
Зарим нэг хүмүүс сахараас гарахын тулд бүр ховсчин дээр очиж байна. Ховсонд орж иж тэр тархины бодолтын системийг эрүүлж болж байна. Архинаас гарах, амьтнаас гарах. Яг үнтэй адилхан сахарнаас гарах гэдэг бол маш хүнд асуудал. Тийм учраас би зөвхөн нэг өвчин л чадна гэж хэлээд байгаа ш. Тэр өнөөдөр Монголд сахар өвчтөй 300 мянган хүн байна. Бид нар Аз твдээ сахарын ноёллоор баг дэлхийд дээр Аз твдэр эхний 10-т орж ирж байна. Та нар анзаарч ирсэн бол Мексик болон бусад орнуудад тэр газтай ундаагаар угчиж байгаа орнуудын хүмүүс чихний шижин хүчээр яаж удах алдаж байгаа юм. Захын вебсайтаар ордог. Тэд нар ус биш. Ус нь баг ундаанасаа илүү үнэтэй болцсон байна. Тэр улсыг сүйтгэх, тэр улсыг дуусгах арга бол зүгээр л ундааг нь хэлж чихрийн төрөж байгаа. Тэгээд тэд нар бүгд диабеттэй болчихно. Монгол яг үүний араас орсон. Одоо тоглоом хүнд эхлэхэд 300 мянга гэдэг бол одоо утгаа алдсан 3 сая үндэстэн. Яг одоо бид нар энэ сахар дээр контролд чадахгүй бол 2035 он гэхэд тооцоолоор 400-аас 500 мянга болох байх. Ирээдүйд энэ өвчин бүх өвчнүүдийн ноён оргил болно гэдгийг баттай хэлж байгаа. Бүх судалгаар ажиллав. Ягаад тэгэхээр хүмүүс сахарыг улам л их хэрэглэж байгаа. Улам их донтож байгаа. Улам их нефт эд эсийн түвшиндөө аалзны тор шиг системийг үүсгэсэн байна. Тэгэхээр ирээдүйд хэн ялангуяа эмчнэр дундаас хамгийн ихээр эрэлттэй байх юм чи хэн бэ гэж үзэхээр дотоош үйл эмчнэр гэж үзэж байна. Тэр дунд диабет эмчнэр гэж ярьж байгаа. Тиймд энэ сахар гэдэг өвчнийг бол бид нэр өөрсдөө контролдох бүрэн боломж байна. Маш сонирхолтой байна. 21 хоног сахар хэрэглэхгүй байхад л тэр нойр булчирхаан бета гэдэг нэртэй эсүүд хэвийн түвшинд очиж ийн гэж боддоо. Тэгэхээр тэр эсүүд 21 хоног амархад л сэргдэг байна. Тэр чи юу хэлж гинүү? Тэр эсүүдэд амралт хэрэгтэй байна гэж. Над чиг 3 жил биш юм аа та нар ядаж жилдээ нэг 21 хоног. Тэр эсүүдэд амралт өгвөл яасан. Нөгөө 10 ажилтнууд чи өдрийн 1000 углаа шийдэг байж хаад 10,000 углаа шийдэг болоод 100,000 углаа шийдэг болоод төлдөд өгч штэ. Тэгвэл боли за та хэд нэг сайхан 21 хоног тий Таиланд ч юм уу Малайз ч юм уу эсвэл хөдөө ч юм уу нэг амраад иргээд явуулчих. Тэгээ тэрэд амарч орч ирээд яах вэ? Маш гоё бие махбод нь сэрэгцсэн байх байх та. Яг тэрэн шиг сахар хэрэглэхгүй 21 хоногт та нарын тэр нойр булчирхай чинь ирүүлжээд эхэлнэ. Тэр эсүүд маань нөхөн төлчихнө. Тэр эсүүд маань дахин инсулиныг ялгуурлах хүчтэй чадамжтай потенциалтай болчихж байгаа. Тэр хүмүүс сахар гэдэг өвчин тусаад байгаа хүмүүс яаж ийм хэрэг зэрэг мөн чанартай бол хязгаарч амралт өгөхгүй байж байгаа л дуусгасан асуудал байна. Тэр эрхтнийг мөнхийн ажиллаусараа гал дуусгасан. Энэ бол танаас өөрөөс ч хамааралтай. 100%. Хэн нэгнээс битгий хамаарлах. Тэгвэл амралт өгвөл яасан. Энэ видеог үзээд ядаж та нар амьдралдаа 21 хоног сахарын мацаг барьж үзэлтэй. Өөрсдөө биш юм хад нэг өөрийнхөө бие дотор байгаа нэг хэдэн тэ цөөн тооны үлдсэн байгаа эсүүдээ нэг хайрлаад тэднийг нэг сэргийлт. Миний эзэн намаа нэг жоохон амраагаад өгөөч гэж тэр чинь хилдэг бол хилэн дээ. Ярддаг бол одоо танд бол хилэн. Даанч тэдэрч чадахгүй л дөөр. Миний эзэн намайг тэ хайрлахгүй байгаасаараа дуусглаадаа гэд гомдоод дуустгалахгүй. Нүн эдэрхтэн болгон өөрсдийн гэсэн эдэрх хүндээ эзэндээ сануулга өгдөг л дөө. Сахар чи ихтрэд байгаа юм шүү дээ гэдгийг хэлээд тэгэхээр ядардаг байхгүй. Сүлтайдаг. Өвчнөд амархан баригдуулдаг. Дархлааг нь унагадаг. Дотор ихтнүүдийн өвдөгдөг. Тэгэхээр эсээ хайрлцгаар 21 хоногийн мацгийг барьж үз. За баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн Үрсү